Сайн уу Библи. Томасын итгэл. Иохан 20-р бүлэг 24-өөс 29-р ишлэл. Загалмай дээр нас барсан Есүс 3 дахь хоногтоо амилсан. Есүс булчны өмнө уйлж байсан Марияг хайж очин намун дулаахнаар Мария гэж нэрээр нь дуудсан. Есүс Марияд өөрийгөө Тэнгэр дэх эцэг рүүгээ явах учир энэ үнэнг хүмүүст дамжуулж хэл гэж хэлдэг. Мария баяртайгаар гүйж дагалдагч нарт өөрт тохиолдсон бүхнээ хэлэв. Гэвч дагалдагч нар тэр үнэнд итгэж чадахгүй байв. Есүс амилсан гэж үнэхээр итгэх аргагүй юм. Бүр дагалдагч нар нь нэг гэрт цуглараад хаалгаа хаагаад цоожилж хиндэж мэдэгдэхээргүй нуугдсан байв. Есүсийг загалмайд цовдлсон юудачууд хайж ирээд өөрсдийг нь ч бас гэмтээхвэ гэж үнэхээр айсан хэрэг. Тэгтэл гайхалтай зүйл болов. Гарцаагүй хаалгаа бат бөх гих чинь цоожилсан байтал хэн нэгэн өрөөнд дотор орж ирээд хэлв. Шалом. Амар амгалан та нарт байх болтугай. Тэр бол Есүс байсан. Үнэхээр гайхсан дагалдагч нартаа Есүс хадуулсан өөрийн 2 гар жадлагдсан хажуу талаа харуулсан. Тэр үед л дагалдагч нар нь Есүсийг таньж баяр хөөрөөр дүүрцгээв. Харин харамсалтай нь тэр газар хамт байж чадаагүй дагалдагч байлаа. Тэр бол Томас юм. Томас дагалдагч нар Есүстэй уулзсан гэдгийг сонссон ч өөрөө тэр газар хамт байгаагүй учраас итгэж чадахгүй гэд ингэж хэлдэг. Өөрийн нүдээр Есүсийн 2 гарын хадаасны сорвийг харж, өөрийн хурууг ормонд нь хийж үзэж, хажуу талын жадны ормонд гараа хийж үзэж байж би итгэнэ. Тэр явдлаас хойш хэдэн өдрийн дараа Есүс дагалдагч нарын цугласан гэрт дахин олж очив. Дагалдагч нар нь урдын адил хаалгаа бат бөх гих чинь цоожилж орхисон байлаа. Есүс дагалдагч нартаа дахин айлдав. Шалом. Амар амгалан та нарт байх болтугай. Тэгээд Томасыг дуудав. Хуруугаа нааш нь хүрэг. Гарыг минь үз. Гараа нааш нь хүрэг. Миний хажуу руу хийхтэн. Тэгээд итгэлгүй нэгэн биш харин итгэлтэй нэгэн болгохтун. Тэгтэл Томас зориглон Есүст гараа хүргэж чадалгүй, хажуу талд нь ч хүрч чадалгүй ингэж хэлв. Та бол миний эзэн, миний бурхан билээ. Есүс Томаст болон дагалдагч нартаа хэлдэг. Харж итгэх нь сайн ч хараагүй атлаа итгэх нь илүү ёроолтой. Хараагүй хэрнээ итгэж чадвал, сэтгэлдээ итгэж чадвал тэр илүү ёроолтой гэсэн үг юм. Одоо ч гэсэн Есүс гарч ирээд өөрсдөд нь энэ тэрийг үзүүлж гайхамшигыг харуулвал Есүст итгэнэ гэдэг хүмүүс байдаг. Харин Есүс өнөөдрийн үгээр дамжуулан бидэнд мэдүүлж өгч байна. Харахыг хүснээ бүгдийг нь харах боломжгүй ч гэлээ хараагүй хэрнээ итгэж байгаа хүмүүс байгаа бол тэр хүмүүс ёроолтой гэж бидэнд ч гэсэн ялгаагүй Томастай ижил эргэлдсэн сэтгэл байж болох ч Есүсийн үгийг санаж нүдэрээ харах биш сэтгэлээрээ Есүсийг харж Есүст итгэдэг хүмүүс болцгоё.